өмнөх одоо 20 жилийн нийт бүтээн байгуулалт хоёрыг харьцуулаад үзэхээр сүүлийн 3 жил хийгдсэн бүтээн байгуулалт бол бараг 4-5 дахин их хийгдсэн байж тээ. Тэгэхээр энэ бол бид нар эдийн засгаа тэлэх бодлогыг л явуулж байгаагийн нэг жишээ. Хэцүү байсан уу гэвэл хэцүү байсан, тийм ээ. Зэсийн үн унлаа, нүүрсний үн унлаа. Өнөөдөр манай их бол даргын яриад байгаа үнэн шүү дээ. Нэг хэсэг найр болсон. Тэр найр болоход яасан? Зэс 10,000 та нүүрс $150 ийм байлаа шүү дээ. Одоо өнөөдөр зэс 4,000 та нүүрс одоо бараг 30-40 болцсон ийм үед бид нэр энэ эдийн засгийг авч явж байна. Энэ дэлхийн зах зээлийн одоо үн унахыг чинь бол Монголын улс төрчид мэдэхгүй шүү дээ. Тийм ээ. Дэлхийн зах зээлийнхаа жамаар дээшлэх үедээ дээшлээд доошлоод ингэ явж байгаа ийм үед харин энэ хүнд үед бол бид бас аль болох одоо энийг бүр нугаачихгүйхэн шиг тэгтээ бас бүтээн байгуулалт хийгээд ингэ явах ийм л зорилго бүтээн байгуулалт хийнэ гэдэг маань эдийн засаг тэлнэ л гэсэн үг. Тэгэхээр энэ ажлуудыг л одоо засгийн газар хийж байгаа. Энийг бол бид нэр үргэлжлүүлээд хийх ч болно.